Би бага насаа Германд өнгөрүүлсэн. 2000 онд Берлин хотод төрсөн. Тэндээ 7 нас хүртлээр байж байгаад Монголд хурж ирсэн. Ээжтэйгээ, аавтайгаа, ах эгчтэйгээ ер нь олвол амьдардаг байсан. Намайг харах хүн байдгүй. Тэгээд манай гэрийнхэн найзын да гэдэг ч юм уу, ах эгчийн да ч юм уу амар хүлдээдэг байсан. Цэцэрлэгтэй байхдаа хүүхдүүд тараа явчихдаг. Тэгээд хамгийн сүүлд үлддэг хүүхэд нь би байсан. 10 жилд төгсөөд зөвлөгчөөр сурах гэсэн шийдвэрийг угаасаа гаргасан байсан. Яагаад гэвэл төгсчөөд Германд очиж яг энэ зөвлөгчийнхаа мэргэжлэр ажиллая гэж бодсон. Манай ээж болохоор сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийг санал болгосон. Тэнд ажиллачвал яа гэм бол одоо хүмүүсийн илтгэр шараад юм л угаасаа л галзуу амар гэж бодож исэн. Яг тэр тасгийн хаалгаар дөнгөж орж ирээл коридорыг харахад л хүмүүс ингээл жоохон эвгүй алхаал ингээл тэрийг хараад бүр үнэхээр амар айжсэн. Тэгээд эхний 7 хоног өнгөрөөд би ерөнхийдөө бол тасч ирсэн. За тэгээд яг сэтгэц гэдэг өвчин бол яг ийм байд юм бэ шүү. Хүмүүс нь ийм зан характертай байд юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгоод одоо тасч ирсэн гэх юм уу. Зөвлөгч гэдэг мэргэжлийг яг сонгоод би бол төгсчөөд нэг удаан ажиллахгүй байх гэж бодож исэн. Тэгээ яагаад ч юм яг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилд ороод надад яг амар тохирсон мэргэжил юм байна гэж бодсон. Би ингээ хүнийг ингээд амар аз жаргалтай болох амар туртай. Тэгээд яг эмшүүлэгчийг ингээд амар гоё болоод гарахад яг тэр зүйлээс ингээ кайф авангууд яг энэ мэргэжил ямар гоё юм бэ гэсэн яг тийм байр суурьнд очиж чадаа байхгүй. Тэгэхээр яг энэ мэргэжлэр ажиллах бол амар туртай болсон. Яг ажиллаж үзээд яг хүмүүсийн дунд нь яг ямар орчинд гэдгийг мэдрээд нийгэмд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд надад ч бас хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон. Одоо сэтгцийн яг эрүүл мэндийн үндэсний төвд очиж үйлчлүүлнэ гэж одоо хүмүүст ярихад бол жигаал зурц юм солиорц юм уу. Тим яриануд бол амар их байдаг. Тэгээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв шараадны галзуугийн имлэг гэж бүр амар их ярьдаг. Ингэж яг ярих одоо ер нь бол буруу гэж би бодож байгаа. Сэтгцийнхаа яг асуудлыг одоо имжлүүлэх гээд ирэхэд бол санаа зовдөг юм шиг санагдсан надад бол. Гэтэл яг сэтгц бол яг л адилхан өвчин шүү дээ. Яг л адилхан. Одоо бид нар жишээ нь ханаа түрээд одоо имлэгт очиод димээ бичүүлээд яг одоо гардагтай ер нь бол яг л адилхан гэсэн. Хэрвээ ямар нэгэн байдал одоо хэцүү санагдаад байвал энэ салбар дээр хурж ирээд имчилгээгээ хийлгээд эмчтэй үзүүлээд явах бүрэн боломжтой шүү дээ. Яг тэрнээсээ яг хүмүүс амар ичдэг юм шиг санагдсан надад. Тэгээд яг би бинийгаа доошоо ихтэй чи тэр шараадныхаа имлэг рүү зайлаарай гэдэг ч юм. Найзууд зүгээр хоорондоо ярьжсэн. Чи галзуу юм биш чи шараад руу яваач гэдэг ч юм. Одоо нэг юм ярианд ингээд орцсон. Тэгэл яг ингээд тэр шараад гэдэг л тодорхойлж ерөөсөө л яг энэ симути яриад байгаа байхгүй. Нэг залуу автобусын дотор нэг эмэгтэйтэй хэрэлцэж байгаа. Тэр эмэгтэй болохоор тэр хүн лөө нулимж байгаа, түрхэрж байгаа. Цаана яг юу туулж яг яаж явсныг хинж мэдэхгүй. Магадгүй тэр хүн сэтгцэн ямар нэг асуудалтай байж болно. Өөрөөр нь ямар ч юм шүүрэлгүй шууд бичлэгийг хийгээ сошиал орчинд тавьж гинэ гэдэг чинь тэр хүнийг сэтгэл зүйн ингээд хэцүү байдалд оруулах. Дараа нь тэр хүн тэр бичлэгээ үзчихэд одоо хүмүүс намайг ингэж илдвэр хийлж чинь ингэж тэр чинь гэсэн бодлосоо болоод дахиад амин орлох үйлдэл гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо тийм зүйл харлаа гэж бодоход бичлэг хийхийнхээ оронд тусламж үйлчилгээг нь яг дуудвал бас хамаагүй дээр байгаа байхгүй. Үнэхээр тэр хүн сэтгцэн ямар нэг өөрчлөлттэй байх юм бол манай төв рүү бас залгаад энд нэг ийм хүн явж ийн гэдэг ч юм уу. Тэгж болох байхгүй. Тооч нэг юм уу? Би яг нэг өдөр орой ээлжинд гарах гад байжсэн. Тэгээд оройныхоо имийг тараагаад унтуулах гад яг байж хат яг яаралтайгаар нэг хүн ирсэн. Төрсний дараах одоо сэтгэл готрах
эмгэг гэж байдаг. Тухайн үедээ нөхөртөөгөө тэгээд ахтайгаа явжсэн. Тэр шөнө бол бүр ерөөсөө огт унтаагүй тэр хүн дөнгөж төрчөөд 2 л сонсон байсан. Ямар ч утга авцалтаагүй зүйл ярьдаг. Тэгээ хүүхдээ санаж ингэж маш их уйлдаг байсан. Тэр хүн шүнжэнгөө 2-3 хоног дараалж уйлна. За тэгээд ойрлно. Тэгээд би үхмээр байна гэж бүр маш олон удаа хэлжсэн. Намайг ингээ гаргаа явуулаад өгөөч гэдэг ч юм уу. Тэгэл яг уйлал суугаал тэр хөхөө сааж байгаа тэр яг процессыг харахад бол бүр үнэхээр хэцүүсэн. Бид тэр ингээд гарааргаар бүхийн сулж өгдөг. Тэгэл яг харцнаас нь бол үнэхээр амар. Гониг бол амар харагдчихсан. Тэгэхэд бол би бол ээжигээ амар бодсон. Нийтдээ сар гаруй уншицсан. Имжлэхээ үйлчлэгээ хийгээд тэр хүн маань бол айгүй гоё болоод гарсан. Анх яг орж ирж исэн тэр царай. Тэгээд гарсан тэр бас царай хоёр бүр шаал хоёр өөр. Тэр хүн инээмсэл дүүрэн бүгдээ тэрврээд одоо ингээ хархан дээ гэсэн яг тэр нэг тийм мэдрэмж бол надад бүр амар. Шүн гайгүй унтж байгаа юу? За сайн тааш. Оройныхоо имийг уучаад унтж шүү дээ. Миний яг бодлоор төрсөн бол маш имзэг болчдөг юм шиг санагдсан. Үг болгоныг маш имзгээр хүлээж авдаг гэх юм уу? Эсвэл бол яг Монголд одоогийн яг нийгэмд яаж амьдарч байгаа вэ? Яг тэр орчинд бас яаж ч тэр хүн төрсөн юм бэ бид нар бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бас яг дөнгөж төрсөн ээжүүд бол хамгийн хэцүү санагдсан надад. Хүнд ингээ урам зориг амар чухал гэдэг. Одоо хүн үгээр хүнийг алдчихулдаг, амьдруулчихулдаг гэдэгтэй адилхан. Яг би бинтэй аягүй гоё хайртай байгаа чи гэдэг. Тэрийг бол амар л төрт. Яг амьдралд яг хүнд хэцүү үе бол хүн болгон тохиолддог. Тэгээд миний амьдрал болохгүй байна гэдэг ч юм уу, миний ажил болохгүй байна гэдэг ч юм уу, ажил дээр ямар нэгэн зүйл тохиолдлоо гэдэг ч юм уу. Яг тэр болгон дээр одоо би бинийгаа одоо ингэж аргадаж те урам зориг өгч одоо сайхан үгнүүдээр бас ингээд тэр хүнийг ингээд урамшуулад байвал бас яг тэр хүн арай юмыг ингээ арай өөрөөр хардаг гэдэг ч юм уу. Яг тийм зүйл бол амар хүсдэг. Яг бид нар бие биенээсээ. Тэгэхээр ингээд бие биенийгаа гоё хайрлаж яваа чи яг хэлж байгаа үгнүүдээ бас маш сайн бодож ингэж хүнд бас хэлж байгаа чи гэж бас хүнд хэлэх амар дуртай. Тэгээ бие биентэй бас хайртай байгаарай.